За орой минь. За өнөөдөр хэдүүлээ өөр сэдвээр бичлэг хий. Би энэ түрүүч удаа амласан өөр сэдвээр одоо ингээд жоохон хэсэг байж байгаад өөр сэдвээр бичлэг хийгээд. За өнөөдөр би энэ ямар нэгэн хотод явж байхдаа би хэлжсэн. Ер нь бол ингээд шин санаа авах юм юу вэ нэ гэд харж явдаг. Ялангуяа Монголд энийг хэрэгжүүлж болох юм юу вэ нэ гэд. За энэ олготон зэрэг Украины одоо ресторан, кафе энтрээр ороход ямар шин санаа байдаг вэ гэдгийг хэлэх гэсэн. За би энд өнөөдөр хоёрхан кафе одоо зоогийн газар ч гэх юм уу тийм юг тайлбарлая. Ер нь ингээ Украины цайны газрууд, зоогийн газрууд дандаа сэдвээр хийгддэг. Гол төлөв ер нь дандаа сэдвээр. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо миний танилцуулах гэж байгаа, эхний танилцуулах гэж байгаа бол гараж гэж хэлдэг. За гараж гэхээр мэдээж хэрэг гаражн дотор хүмүүс юу хадгалдаг вүлээ. Тэгээд гаражнд байдаг юмнуудыг л ерөөсөө ингээд доторх дизайнаа зохион байгуулалтаа хийдэг гэсэн. За тэгвэл энэ болготон зэрэг энэ маань одоо шведский стол шиг өөрөөсөө ингээд хоолоо яаж аваад одоо жишээлбэл энд граммаар нь зарддаг. 100 грамм нь гэхэд одоо тэдэн төгрөг байна гэдэг юм уу те. Тэгээд хүн өөрөө тавгаа барьж яваал тавиал ингээд грамм өөрөө граммлал. Тэгээд нөгөө хүнд юм тавих юм бол мэдээж хэрэг грамм нь их, үн нь их. Тийм болохоор өөрөөсөө жоохон ухаантай ингээд тавих юм бол айгүй хөөрхөн хоол идэх боломжтой. За энэ ингээд цаа талд нь ерөөсөө ингээд 10-20 шүлний орц байгаа. Одоо энэ ингээд хэрвээ ойртуулаад харах юм бол одоо жишээл ингээд ойртуулаад харах юм бол энэ ингээд ерөөсөө бүх төрлийн шүлнүүд байж байдаг. Тэгээд энэ шүлнөөс одоо аль шүлөө сонгож авах уу гээл. Тэгээд нөгөөт энэ дээр гэхэд чи одоо энэ юунууд гарнирч гэдэг юм уу ингээд яваад идэх. Тэгээд энийгээ өөрөө сонгоол граммал хажууд нь дандаа ийм жинтэй. Тэгэл граммал тавьж байгаа. Өөрөө хідэн төгрөгтэй байна уу? Яг тэр төгрөгөндөө өөрөө тааруулаад ингээ хоолдог гэсэн. За надад энэний сонирхолтой юм нь юу гэхлээр зэрэг энэ интерьер одоо нөгөө манайхаар бол дизайн нь. За одоо би энийг жоохон томруулаад харуулаа тий. Жишээлбэл энэ нөгөө нэг бүр дээр үед байдаг гэсэн чемодан байгаа юм тийм үү. Тэгээд энэ чемоданыг л ингээд гаражн дотор хүмүүс чи ер нь хуучин чемодан. За одоо энэ янз бүрийн юуны ер нь л ерөөсөө хогоо цуглуулдаг шүү дээ. Дээр үед цуглуулдаг байсан. Одоо харин хүмүүс их хог цуглуулахаа болцсон гэсэн. Тэгэхээр эднийх болготой зэрэг тэрнээс санаа аваад одоо энэ дээр үеийн социализмын үед байсан чемоданыг ингээд гоё будаад янзлаад ингээд тавьчихсан. Тэгээд одоо энэ талд нь энэ жижигхэн цагаан хайрцагнууд дотор ингээд шилнүүд байгаа. Ингээд шилээр ингээд юугаан хийцэн гэсэн. Энэ болохоор ингээд янз бүрийн ерөөс янз бүрийн юм юуны юуны гэрлийн бүрхүүлнүүд байгаа гэсэн. За энд болохтой зэрэг хардаа ингээд өнгөөр нь гоё янзлаад ингээд шилнүүд тавьсан ба. За тэгэл ерөөсөө энэ гаражинд л хүний гаражинд ямар юмнууд байдгүйг тэднэрийг л ерөөсөө айгүй гоё ингээд янзлаад яагаад тавьсан. Одоо жишээлбэл энэ тэр арт талд харагдаж байна. Энэ цагнууд тийм ээ одоо ингээл ерөөсөө хүнд хэрэггүй байдаг ши цагнууд. Эднэрийг чинь сайхан аваад цуглуулаад тэгэл ерөөсөө гоё засаал будаал янзлал тэгэл энийг ингээд нэг гэсэндээ одоо хогнуудыг төвж авч байгаа л тэгэл ийм гоё болгоол тавьсан гэсэн. Тэгээ энэ одоо энэгээр ийм янз бүрийн юунууд байдгийг. Бүр дээр үед би энэ юу дотор бүр янз бүрийн ариадо ерөөсө бүх л юмнуудыг ингээд гоё янзлаад тавьсан байт юм лээ. За тэгээд энэ тоглоомнууд энэ хараа ширээн дээр ингээд одоо хүүхдүүд орж ирээд ингээд тоглодог тоглоомнууд байж байгаа. Ерөөсө бүх юмнууд нь ингээд чөлөөтэй. Одоо жишээлбэл энэ ингээд тоглоомнууд хоол идчих хоорондоо ингээд тоглож ийн гэсэн үг. Тэгэл ердөөс маш л их хүний ая тухыг одоо хэдэн ч цаг сууж исэн болно маш их хүний ая тухыг хангасан ийм юмнууд гэдгийг. Одоо энд гэхэд энэ юун дээр ширээн дээр нь юунууд тавьсан байгаа зү нөгөө ширээн дээр тавьдаг ингээд ерөөсөө дээр үе ганцхан энийгээ сайхан гугаагаал цэвэрлээл тэгэл ерөөсөө ингээд сайн нарийн харах юм бол ердөөсөө маш их олон юунууд байгаа.
ерөөсөө л гаражинд эсвэл одоо хүний нөгөө амбарт байдаг юмнуудыг л ингээд цоглуулад будаад янзлал тэгээд ингээд хооронд нь дизайн болгох чинь. Тэгээд энэ юуных нь чердак гэд байдیں۔ Чердакн дээр юу байдгаар ингээд зохицуулсан гараж гэд байдیں۔ Одоо энэ эднэрийг л ингээд гоё интерьер болгоод ингээ хийцэн. За энэ болохтон зэрэг ийм энд голдуу одоо нөгөө оюутнуудад аягүйх юутай энэ дээр Wi-Fi та тэгэл ерөөсө чөлөөтэй хүн суугаад ном уншаад сууж иж болно, тоглоо сууж иж болно. Тэгээ нөгөө хамгийн гол нь граммар хоол авч идэх гэдэг чинь хүн чинь нөгөө өөрийнхөө мөнгөндөө тааруулж л идэх гэсэн. Тэрнээс биш одоо 1-5 кол тэдэнд 1000 гэж суугаад идэг. Нөгөөдөрт мөнгө хөрөхгүй авч чадахгүй байх гэсэн асуудал байхгүй. За нэг юм сэдв байдгийг. За дараагийн сэдв нь болохтон зэрэг энэ Львов хотод байдаг нэг юм энэ бас л нөгөө сэдв нь болохоор Мяса Справедливость гэдэг одоо жишээлбэл монголоор бол нөгөө шийтгэл одоо хэрвээ махан одоо муу бэлтгэх юм бол шийтгэл хүлээнэ гэсэн зорилготой. Гэхдээ энэ болохоор нөгөө дээр үеийн ийм шийтгэлүүд байдаг шүү дээ. Мэдээж одоо хэрэглэхээ болцсон. Энэ амар муухай шийтгэлнүүд байдаг байсан. За одоо жишээл энэ Клитка Боржник гэдэг чинь одоо өртөө хүмүүсийн юунууд одоо өрөө төлөхгүй байгаа хүмүүсийн юу гэдэг юм уу те нөгөө Клетка гэхэр чи одоо юу гэдэг тор. Тэгэл энэ юу яг одоо ингээд эднэрийг унших юм бол дандаа л хүний нөгөө манахаар бол нүгэл хийсэн хүмүүсийг яаж шийдэгдэг байсан энэ. За мэдээж хэрэг энэ орчин үед одоо хэрэглэгдэхэ болцсон. Тийм болохоор эднэр нөгөө энийг тэр юуны хэрвээ одоо жишээлбэл хоолоо муу хийх юм бол шийтгэл хүлээн л гэсэн үг л дээ. Тэгээд энэ юу нь болохоор дотор талын дизайнууд нь болохоор дандаа одоо энэ нөгөө шийтгэдэг юмнуудыг ингээд дээгүүр нь дээр үед л байсан бүх юмнуудыг эднэр цоглуулал одоо олоод будаал айгуу гоё болгоод за энэ дээд тал нь тэгээд ерөөсөө л энэ сэдвтэй одоо тэр нөгөө өртөө хүмүүсийг шийтгэдэг тор гэдэг нь одоо болохоор энийг инээд маягаар болгоо те тэр энэ одоо улаан хувцастай хүн ташуурдж байгаа ч юм уу те. Гэхдээ энийгэн гоё инээдэн болгоо зөөлрүүлээд тэгээд за энэ мэдээж хэрэг энэ ширээ сандал мандал нь ерөөсөө л нөгөө тэр үеийн хэлбэрээр нь засаад дээд талын энэ муха хар таазан нөгөө одоо нэгсэндээ тортогтой байна гэсэн. Тэгэл одоо энэ салфетик нь хүртэл улаан өнгөтэй байгаа зү. Тэгэл одоо юуных нь нойлынх нь өрөө мөрөө чинь одоо бас хар юм уу суултар молтор нь хар өнгөтэй ч юм ингээд яг энэ юунда зохицуулаад ингээд хийцэн. За одоо тэр энэ цаа тал дээр болохтой зэрэг нөгөө галтгоо байгаа юм. Ингээд шууд нөгөө шашлик ил хийдэг. Гэтэ зүгээр л одоо гудамжинд зогсоод шашлик хийгээд ахаасаа илүү одоо ингээд энүүнийгээ хөөхөн ийм сэдвт оруулаад те ингээд хийх юм бол хүн одоо орж ирэх юм чи гэсэн үг. Ингээд ороход нэрэл энэ дээр үдийн байсан багтаа гэмээр тэр бүх юмнууд нь харагдаж мэдэгдэж идэг тийм ер нь. Тэгээд ингээд ер нь бол ингээд ийм Украины ийм юунуудаар орж явахад жишээлбэл бид нэр бас нэг юугаар ороход хоёр өрөө байрыг ингээд гоё төгчүүлээд юу хийсэн бэсэ. Тэр нь болохдоо зэрэг одоо ямар байсан гэвэл дээр үеийн социализмын үеийн одоо өрөө хоёр өрөө. Тэгэл ерөөсө дотор тал нь ерөөсө яг л бүх юмнууд нь ерөөсө яг тэр үеийн хэлбэрээр нөгөө л юу ердөөсөө социализмын үед хүмүүс яаж амьдардаг байсан яг тэр ерөөсөө хэрэгжилж исэн юм зураг мураг ердөөсөө бүр нөгөө юу н хүртэл ванных нь бүр бүх юмнууд нь яг тэрүүгээр зохицуулаад тэгээд эддэг хоол нь хүртэл яг тэр үед байсан хийж исэн хоолнуудаар хоолдог. Ингээл ердөөсөө бүхэл ийм цайны газар одоо тэр юунуудыг кафенуудыг ердөөсөө дандаа ингэ сэдвтэй хийдэг. Тэгэх юм бол хүнд чи одоо ямар сэдв нь илүү таалагдчихэв нү яг тэрлүүгээ л сонирхолтой жишээлбэл одоо 50 60 социализм үеийн төрсэн хүмүүс бол ороход л хүүхдийн тоглоом ингээд бүх юмнууд нэг гоё будаад янзлаа тавьчихсан. Яг л нэрэн яг тиймэрхүү. За нэг ийм юмнуудыг өнөөдөр ингээд танилцууллаа. Тэгээд яг сонирхолтой энэс сэдв аваад шин санаа аваад нэр ийм хөрхэн цайны газар байгуулж болох юм биш үү гэсэн хүмүүс нь тэгээд юу ягаараа
энэ видеог үзээд санаа аваад тэгээд миний YouTube каналыг дагаад тэгээд энд миний бүх видеонууд байгаа. За ингээд